Өнөөдөр нийтийн тээврээр 5 шараас эхлээд жоохон явж Улаанбаатар хотын харуулын тийм бичлэг хийх бодлоо. Энэ 5 шар геологийн лаборатори гэсэн буудлага. Өнөөдөр цагаагаар дулаахан байна. 31 градус халуунтай гэж цаг уурын мэдээ зүйдүүс дамжуулж ирсэн. Хөгжлийн талаар явж байгаа үедээ зөвхөн бичлэг хийгээд энэ зүйлч бай гэж бодлоо бичлэг хийжээ. Гурван бичлэг хийлгэж байсан. Одоо ингээд 5 шараас хотын дөрөв явж бичлэг хийя. Хүмүүс гарцаар явж. Энэ нөгөө дараагийн төв байдаг. Тэр нэмэн хангаа мэбэл хангаа мэбэл гэрэл телефон дээр зогсож юм уу? Нэлээ удаж байна. Тэр өөр тал хашван жилээ. Газар байдаг. Бид нар газын хэрэглийг эндээс авдаг. Дараагийн төв Рагамбат Ирманат Яцара Телефонов Аппарат фотограф машин зөөрөлдөг Москва харагдаж байна. Цэцэг ногоороо дургаад бот маань гоё харагдаж байна. Юу юм бэ?
Чи хурцгээд худалдааны төв байдаг. Нанаа супермаркеттэй. Фитнес клуб бас байрладаг гэж. Захын худалдааны төв байдаг. Тэр баримт MNBC тайлбар хийсэн газар худалдаа хөгжлийн банк барьж байна. Нэг 32-ийн автобусны дундад хараарны наадсан. Тосны болсон гэж байна. Энэ хүүхдүүдэд хагалтын програмын газар байгаа надад Тэвси байн нэг бүрэн гарч байна. Хараарны бүрэн гарч. Тэр хүмүүсийг сонирхолтой манай Монголд төлөвлөж байгаа хүмүүсийг байгаа бас ямар нэг харах сонин бодлоготой хийж юу батсан та явж байгаа хүмүүс сонирхолтой юм гэдэг миний санаа бол энэ харны бүрэн гарч. Ингээ харны бүрэн
Тэгээд ингээд явхад бодоход цаг зав хийнэ дуулах боломж чинь Pizza Hut гэдэг цаана байна. Батүлэг жолооны курсууд ихэд авт сургууль төвчээ байна. Одоо цамд гараг төвдөр чинь цамд гарын автобусны буудал тоглоомын талбай дээр цаад талбай байж энэ цам гарах руу Соёмын кинотеатрын чи байдаг. Берлингийн зоогийн газар байдаг. Олон банк бизнес төвчөө барилчин. Мобиль фоны сапродэн. Гарын автобусны буудал дээр автобус маань зогсож байна. Одоо ингээ Саппоро. Танайтай Саппоро хэсгийг үзүүлээ да өнөөдөр.
Голомт банк, Монгол даатгал, Юничел гэдэг иймэрхүү ингээд үйлчлэгийн төвүүд байна энэ гэж хэлдэг. Ингээд миний 5 шараас Сапоро хүртэх нийтийн төвөөр ажиллаж байгаа. Аялал маань энэ хүрээд ингээд дуусчихнаа.